Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За юу цаанда садрантаар минь. Одооноос киного далайцтай өргөн хүрээнд том зургаар нь ахиухан шиг болснаа манайха. Манайсгаар марчааг үзтээ. За. Мартаагүй гэж найдаад ээлжид бичлэгээ үзүүлье. Окей. Өнөөдрийн кино болвол үл хөдлөх хөрөнгийн биш ээ. Хосын зууж эмэгтэй бүтлгүй мөрөөдөл. Хачин жигтэй ажлынхан талаар өгүүлэх арманчиг нэг тийм кино байгаа. За юу. Нэр нь Материалист гэдэг. 2025 онд гарсан. За тэгэхээр дардаг юм хэрэг байдаг бол тэрүүгээрээ над үзэж байгаа бичлэгийн чинь доохон талд нэг моник хөрөв. Тэр дээр дараад кино руу орцгоё. Ирас. Хой. Тий. Чи талж байгаад хараад байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж Яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэх манайстайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манайсан тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүс бүрний талаар ярилцах учраас нэгдсэн байхад гэмгүй шүү. Окей. Энэмэгтэй бол Люси. Хосоо олцгой Facebook группийн админ. Амьд тендер танд хосоолжгийн компани зуучлагч. Ажил мэргэжил болгон амаргүйтэй адил ихэвчлэн ганц бие явсаар байгаа шаардлага өндөртэй болчихсон яхэр үхэгчгүй үржигчгүй нэмэх 35 насны хүмүүстэй уулзаж мэдээллийг аваад хооронд нь танилцуулж сохор болцоонд явуулдаг. Тэгээ тэндээс таарвал цаашаа хөрмөө хийж өсч үржинэ. Таарахгүй таартал нь дараачихын болцоонд явуулна. Люси өөрийн борлогддоггүй он удаан жил болсон Софи гэдэг үйлчлүүлэгчтэйгээ болцоонд явуулсан залуу руу залгаад. За нэ. Өчигдөр ороо хэрэг та. Мүлчүртэй болцож чадсан уу? Чи лав цаадахта таалагдсан байлаа шүү. Би яг одоо Софитой уулзах гэж явж гисэн залуу. Би чиний үйлчилгээнээс татгалзмаар байна. Би чамд 30 настай гоё биетэй хүүхэнтэй уулзмаар байна гэсэн. Харин чиний уулзуулдаг Софи 40-тэй дөнөн хүүхэн шиг биетэй. Нэг уурлууламаг аваа шидчихэр хэтэрхий бие даасан эмэгтэй байсан. Би тавдагч уулзахгүй шүү. Над руу угаасаа тийм хүүхнүүд өөрсдөө хаа явантаач гэж чатаар орж ирж л байдаг юм. Арай чанартай зүйл чамаас хүсч орж ирж яхад гэж хэлээд удсаа салгана. Одоо яана гэж бодсоор Софи дээр эртэл хөөр химнэ бом баяр. Люси, найз нь чамд амар баярлаа. Би амар аз жаргалтай байна. Чи эцэст нь чадлаа. Би чамайг чадна гэж мэдчихсэн. Тэр залууг 47 настай. Жилд ердөө $150,000 олдог гэхээр нь голонгуй байсан ч яг уулзаад үзсэн young залуу байлаа штэ. Ёо. Oh my god бүр натгинчлаа. Одоо гэлс бэр гуйлгуулад гэрлээд алдар тэх болмор байна. Ширүүхэн дайрна. Гэд инээд олчихсан сууж идэг. Арай. Тэр залуудаа өөрөө 47 тань байж 30-тай нялх нугаа амтлах гэд бас гоё биетэй гिचжээ. Яста ганцаар яммар вэ ядаг. Софиг баяртай байгааг харах нь Люсиг улам хэцүү болгож байсан болохоор тэрэнд хандаж. Софи, би бодлоо л доо. Яг үнэндээ чи цаадхандаа хурцсан тэхүү. Чам шиг юм хүчирхэг хүмүүнд тийм залуу яагаад ч тохирохгүй. Хямсаас пиццаа байлаа штт. Чамайг яг хайж явсан хүн бишэнлээ энэ гэж хутсан штт. Ёо, хай хонгор. Найз чамд өөрлаг залуу болоод хүн заа юу гэхэд Софи өө ста зайл. Чи яагаад намайг тэрнтэй уулзуулж байгаа юм бэ? Тэрэнд уулзахаас өмнө миний мэдээллийг өгсөн байгаа үстэй. Яахаар намайг голох уу? Наад шиг эмэгтэй хаанаас ч хайгаад олохгүй байхад гэсэнд Люси. Болцооч нүгээс тэгэл тэр чигтээ эрсдэл штэ найзуушка. Одоо хаяад урагшлаа заа юу гэж хэлээд тэдний уулзалт дуусч оффистоо ирэхэд ажлынхан нь яана баяр хүргэе Люси чиний нийлүүлсэн хүмүүсээс гэрэлж байгаа 9 дахь хөрм энэ 7 хоногт болно гэж хэлээд ганц юмны бүглөө мулталнаа. Нэг талаараа бол буянтай л ажил юм. Орон ажлынхан найз тэрнээс чиний үйлчлүүлэгч Софигийн болцоо хэр байна да. Манай багийнхан сүлд мэдээллийн шинжилж өөдөн татах гэж хэдэн өдөр нойргүй суусан гэхэд Люси хэцүү. Бусдаас ялгарах зүйлгүй жил ирэх тусам дээд доод ид анги нь муудаж үж өндөр царайлаг баян жилд багада $500,000 олдог боловсралтай халамжтай гоё биетэй чалгатай залуу хүсэж ах юм аа. Йоо. Манай хүнд өгөн төлөв төвшин царай хардггүй сэтгэл хардаг залуу хэрэгтэй байх юм л т. Өөрөө зах зээлээс шахагдаад байгаагаа мэдэхгүй л зах зээл рүү орж ирэх гээд байх юм. Гэхэд айз нь манад нэг Марк гэ залуу байгаа. Эмч бараг метр 80 жилд 200,000 олдог. Тэрнтэй уулзуулж үзүүлээ л да. Гэхэд Люси ш дуртай зөвшөөрнө.
Найз нь чи ингэхэд өөрөө бас ингээл яваад ах юм уу? Би чамд тосолж өгөх үү? Гэхдээ no. Хайр гэдэг тоглоомд дасгалжуулагч нар хизээж өөрсдөө тоглодгүй. Тоглохоор бол би баян хүнтэй суун л та гэж байна. Ингээд Люси өөрөө нийлүүлсэн хүний хормон дээр ирээд ганц бийчүүдийн ширээн дээр сууж байхад сүү залуугийн ах гээд нэг баян нөхөр тэрний хажууд ир суугаад хай танилцъя. Намайг харъя гэдэг. Чи хосолж өгдөг гэсэн үү? Манай ээж намайг хүнтэй суугаад бас жил болгон цагаан сараар хүмүүсээс хүнтэй сууснаа гэж асуулгаад ихнэр хүүхэд болохоор эмээгийн тоогоог барихаас амар залгаж байна. Чи манай дүүд хосыг олж өгсөн. Би чамайг төрөнөөс хойш ажиглалаа л да. Чи ажлаа сайн хийдэг. Үнэхээр мэргэжлийн. Шууд үйлчлүүлэгч минь болгооч гэхгүй. Өөрсдөр нь бодуулдаг гэж магтахад хөөрсөн Люси. Тийм үү? Тэгж харагдаж байгаа ч тийм. Угаасаа би алдсан шүү дээ. Чи миний үйлчлүүлэгч болоход их боломжтой харагдаж байна. Өндөр царилэг баян. Манайхан иймэрхүү үйлчлүүлэгчийг ганц эвэрт sugar daddy гэдэг. Гэт шулуухан төс тас зангаараа хэлэхэд залууд Люси таалагдж байгаа бол та. Ваа манай панчана жишээ саранхиё. Ингээ шууд эхэлж тийм үү? Айхтар юм байна. Чи ямар нэг зүйл уух уу гэж асуухад тэгэл да. Кола нэг пижүүтэй авъя гэж хэлж дуусаагүй байтал шууд л нэг зөөгч ширээн дээр нь уух зүйлийг тавихаар хувьдаа зөөгч түрээсэлсэн байсан байх та гэж бодоод Люси зөөгч залуу руу хартал чамаас илүү болно. Эргэж харталж амьдрна гэж салсан X John байж таарна. Johnny хувьд 37 настай, нэр нь тодордоггүй жүжигчин бас Люсигийн X. Тэр хоёр дотноор хоорондоо тэрвэрлдээд John би яг одоо ажиллаж байна. Хоёулаа хоолны дараа уулзъя гэж хэлээд явна. Салчаад хоорондоо тэрвэрлж мэд мэдээд илгэмсэн өгүүлэг нүч юм. Манайхан бол блоконд хийгээл хизээш нар салхи үзүүлэхгүй. Тэнд нь хатаагаад тааруул зэхэлж цохолцоол ер нь зуулттай сална штэ. Тийм үстэй. Хоолны дараа Люси гадаа гарч Джон дээр очиж хамт тамхилахад Джон Люсигээс чи энэ хоёр хүнийг яаж ингэж сайн тохирно гэж мэдсэн юм бэ? Гэхэд Люси хин хинэн баян айлаас гаралтай боловсралтай нэг намын хүмүүс дээрэс нь ивэл жилтэй болохоор тохирно гэж мэдсэн. Тэгвэл хоёулаа харьцуултай. Хоёр өөр нам дэмждэг би ядав. Хоёулаа хосуулж чадах уу гэдэл. Бас хөөрхөө сэтгэлийн гүнд нь жаахан ч гэсэн оч байдаг бол магадгүй гэж хэлээд тэгээ чиний жүжигчний ажил хэр байна да гэвэл Джон нэг амар жүжигт ороод алдартай болчвол би ч дороолт. Гэхдээ нэг л болж өгөхгүй байна. Бүр болохгүй TikTok хийж худлаа өнөн рил алгадаж үзсэндээ. Одоогоо жаах аргу хажуугаар нь зөөгч хийгээл ингээл явж штэ. Ороо дуусаад би чамаа гэрч үргэж өгч болох уу? Гэвэл хүүхэн ч инээмсэглээд дуртаяа зөвшөөрнө. Люси додогшороод Харид нэрийн уудсаа өгөхт нь нөгөөх нь яагаад хандраад байгаа юм уу? Гэсэн Люси sorry хөө би зүгээр л шинэ хүн инсүүлэх гэж байна. Гэхэд Хари хэрэв надтай бүжиглэх юм бол би чам руу залгана. Гэснээр шахалтанд орсон Люси зөвшөөрнө. Хари одоо уулч штэ. Би чам руу залгана. Гэхдээ хос олох гэж биш. Чамтай уулзаж болцох гэж залгана. Гэхдээ нь шолоохон яриатай Люси чи миний болцох юм биш. Чамны юмнууд намайг ашиглалаа. Миний үерхэж тоглодог нас дуусч байгаа. Одоо болцвол сууна гээл чичрэн. Би хүнтэй суухаар бол амар баян хүнтэй л суугаад ах トゥ нараа хөдөөнөөс татаж оруулж ирээд компанид нь ажиллуулна. Гэхэд Хари вау. Чи намайг дайраад байгаа юм. Гараа тайч. Би дээр люксөрөө захиалчихсан байгаа шүү дээ. Чамайг зүгээр л тэрвэрээ дундаж болох уу? Гэхдээ хөөе ийм өнгөрсөн галвын оронд оруулах арга одоо ч хэрэглэгдээд байт юм уу? Sorry би харна гэж хэлээд гарч Джонни машинд суув. Машинд нь явж байхдаа тань л өнөртөж сонсож байсан дуугаа сонсоод хуучин дурсамжин сэтэрч чи хуучинтай байгаа юу гэж Джоноос асуухад тийм ээ одоо ч түрээс $850 аргагүй л дээ бараг нурж байгаа юм чинь хязгаарч халуустай байгаагүй хамт төрөөсөлдөг байсан хүмүүс маань чи бид хоёр хамт байснаас илүү дордчихсан хэзүүхэн л байгаа чи ингэхэд юм бодоод байгаа юм уу юу бодож байна гэж асууснаар үзэгдэл солигдож манай хоёрын яагаад салсан түүх гарнаа. Манай хоёр нэг жилийнхээ хойгоо тэмдэглэх гээд дансаг газар ширээ захиалаад гадаа нэртэл Жон хямд зогсоол хайж ингээд бүтэн 20 минут эргэлдээд байхаар нь Люси. За болио хөө. Би зогсоолын мөнгө нүгэ. Хэрвээ 15 минутаас илүү хоцорвол захиалга цоцлогдно. Бас хүний $25 торгуултай. Зогсоолын төлбөр төлж чадахгүй юм бол яах гэж машин ундаг юм бэ? Таксит байсан шүү дээ. Гэхэд Жон арай наа газар чинь цэвэрлэл өөр шүү дээ. Такситсан бол энэ хүртэл $50. Бид нар ямар тийм амар хахад цацсан мөнгөтэй хүмүүс биш шүү дээ. Чи яах гэж юм доргуул идэвхтэй балаа газар захиалга өгд юм дээ гэхэд яа чи болчих болдгоо мөглөө л ах юм. Би чамтай нэг жилийнхээ хойгоор мөнгөний хэрүүл хиймээргүй шүү. Джон гой гэсэн чи өнөөх нь үргэлжлүүлээд өглөөд байхаар нь тэрнээс нь юм авсан Люси машинаас нь буугаад би чамайг ядуу болохоор чи хизээч үзий ядаж байгаагүй. Одоо харин үзий ядах гэдэг шүү.
Хүн ядуу байж болно. Харин мэдрэмжтэй байл та. Чиний наашнаас болоод зовж гин хөө гэж хэлээд сонссон юм байл. Гэхдээ хардснаас нь харахад хиндэ одоо ч бие биедээ хайртай хэвээр харин шууханууд байгаа байхгүй юу. Люси гэрийнхээ гадаа ирээд залууг манайд ормоор нөө гэж бавах санаа агуулсан ч залуу би ормоор л байна. Гэхдээ болохгүй хаа гэж сэтгэлээ барьж зааг тогтоогоод дараа өөрийнхөө тоглох жүжигт өрнө гэд явна. Гэхдээ Люсигийн үйлчлүүлэгч нар үнэн өөртөө итгэлтэй ганцаараа явмар гэж хараамаараа өөрийгөө толинд хар гэж хэлмэр биш таа нуу да. Энэ олбор шат толгойтой нөхөр ингэж байгаа. Софи шиг боловсралтай, ажил орлоготой, ануу шиг бейтэй, нараа шиг сарайтай, номоо шиг загварлаг одоо яг энэ бүгдийг нийлүүлчихсэн юм шиг нэг л хүнтэй уулзмаар байна гэж үгүй. Харин энэ духан тэр жигтэй тарийн талбай шиг тэсхэнтлэн үрчлээтэй одлаа гонжмсон нөхөр би удахгүй 50 хүрнэ. Өөрийн насны хүнтэй уулзмаар байна. Өмнөх эксүүд маань дандаа 20-21-тэй жаахан охтууд байсан болохоор жинзэгийнхний ааш хэрэглээг дийлэхгүй учраас сайн олохгүй байгаад байсан. Гэхээр нь ашгүй Софигэд 39-тэй эмэгтэй байгаа гэсэн чи тийм өгш хүнтэй үерхгүй. Би хамгийн өгшөндөө 27-той хүнтэй л үерхмээр байгаа шүү. Зарайлаг гоё бийтэй. Гişэс. Өөрийгөө Леонардо Ди Каприогод бодсон байх та пидоч. Би бол шаалтаа бодмоо өөрийгөө ингэ бодсон бэ? Хөрсөн дээр буу аацсан мэн гэмээр болд. Гэхдээ мөнгөний авцсан Люси маань инээгээд таны хүсэл болно. Би олж игнэ л гэж байна. Люси баян харитаа уулзаад өөрийнх нь талаар мэдээллийн авангаа уулзаж тохирох хүн олж өгөх нэрээр уулзаж болцсоор л нэг удаагийнхаа болцоон дээр Люси харит хандаж би чамтай суух юм биш. Чи ч надтай суух юм биш. Би чиний нэг удаа унтаа дахид залгахт нь утсаа авдгүй хүүхнүүд шиг чи эмхтэй. Би ч одоо 30 гарчихсан 10 жилийн дараа ээжгээ харагдана. Хүүхэд олох чадвар жил ирэх тусам буурч байгаа. Тэрний оронд надаас 10 дэх октоудаа сонгож гэрэлвэл 10 жилийн дараа тэд нар над шиг харагдана гэхэд хаарэ. Чи надтай бүдүүлэг харьцаж байна. Би үн цэн ардгүй байсан бол чамтай болцсохгүй. Би чиний үн цэнийг олж харсан. Чи үн цэнтэй, чи ухаалаг. Хоёулаа үнэхээр сайн тохирно. Би чиний төвчж чадах цор ганц баян залуу бай гэж үерхэ гэж гуйснаар Софи зөвшөөрч бавалцахаар гэрт нь очиод үнсэлцэж байхдаа байн гэрийн тойруулж харж алмаараа инээгээд байгаамаа энэ төсөйг. Харин энэ хооронд хөөрхий Джон тэрнлүү залгаад утсаа авахгүй байхаар нь өөрийнхөө тоглосон жүжигт урьж ийн гэсэн дуу чуудан үлдээгээд утсаа салгана. Баван дуусч Люси энэ байр хэдв би гадагшаа явж байгаагүй. Гадагшаа явмаар байгаа шүү. Ирээн ч байсан болно гэхэд залуу нэ яасвал химт. Ярьч. Энэ байр 12 сая үнэтэй. Дараа 7 хоногт гадагшаа явъя. Би чамд гадаад паспорт захиалж өгье. Ийц штэ. Гэх болно. Өглөө нь Люси Софитой ярьж маркетыг хийсэн бол хэрэг байсан бэ гэж асуухаар залгасан боловч утсаа авдаггүй. Тэгэхээр нь хамт болцоонд явуулсан маркийг залуу руу залгаад болцоо хэр байв та. Одоогор би Софитой ярьж чадаагүй байна. Тэгээ чамаас асууя гэж бодлоо гэтэл залуу. Үнэхээр сайхан байсан. Тэр надад үнэхээр их таалагдсан. Гоё бийтэй, ирж хүчтэй эмэгтэй байлаа. Би дахиж уулзмаар байна. Гэхдээ нь зарагддаггүй ганц бараага зарсан Люси бөөн баяр болоод ажил дээр иртэл захирлан тэрэнд Софитой болцоонд явуулсан марк гэдэг залуу чинь тэрэнд хүчирхийлэл үзүүлсэн. Софи өмгөөлөгчөөрөө дамжуулж компани эсрэг зарга гаргасан. Чиний эсрэг биш. Тэгэхээр чи тэрнтэй ярих шаардлагагүй гэсэн мэдэн очирдоход захирал нь чи өөртөөгөө мэдээлэл ашиглаад хамгийн зөв болцоог зохион байгуулсан. Зуучлагч, үйлчлүүлэгчийн бэлгийн чиг хандлагыг мэдж чадахгүй гэж тэрнийг тайвшруулахыг хийж байна. Тэгсэн чинь өөртөө ихтэй ажилдаа дуртай Люсид үнэхээр хүнд тусна. Маргааш нь Харитай хамт Джонни жүжигийг үзэнгээ тэрэнд Харийг танилцуулна. Джон бид нар жүжиг гоё болсон гэдэг замын цаатлын баанд уух гэж байна. Та хоёр манай багийнхантай хамт явж уух уу? Гэж асууснаар хамт суухаар болно. Тэгингээ Люситэй зайдуухан суугаад тэрнээс бүх зүйл зүгээр үү? Ямар нэг юм болоо юу? Харцнаас ч мэдэрч байна. Найз залуу чи 10 өрөөчтэй байдаг юм. Яасан? Эсвэл ажилч нь үү? Гэсэн Люси би өөрийгөө ажилдаа сайн гэж бодохоо болчиход байгаа. Ихтний хөлдөө Джон. Зүгээр чи өөрийгөө бүрэн үнэлдэггүй. Өөрийгөө хүчилдэг. Энд чинь зүгээр л нэг болцоо гэж тайвшруулангаа ажлын доромжилсанд Люси чи одоо юу гэдэг ах вэ? Хуцаараа хөөе. Цүүхээр болцооч шиг гэж уурлаа тэндээс Харийг дагуулan гарч явна. Найз залуутайгаа явж X-ийн тоглолтыг үзээд хамт ууд суугаад лилгэмсүү. За тэр ч яах вэ? Маргааш сэтгэл санаа тавгүй Люси үйлчлүүлэгчтэйгээ уулзахад нэг хар хүүхэн би мууранд хайртай. Баян, царайлаг, булчин ширмсэн зангирсан залуухан нэг нутаг усны залуутай болцмоор гэсэн Люси. Энэ удаа их л ширүүн. За болоо штэ 49 настай 3 хүүхэдтэй хүнтэй тийм залуу болцохгүй. Амьдралаа бодоод л юм.
Зүгээр таныг байгаагаар нь хайрладаг, царай хардггүй хүн л танд тохирно. Өөрөө баян биш л бол хилээд байгаа шиг залуу болох боломжгүй. Мөнгөөр зоддгүй бол тийм байж их юм хүсэж шахаад гэд хатуухан хэлнэ. Хамгийн сүүлд нэг тайрамл үстэй ажим орж ирснээр Люсид 2 бичгийн цаас дүүрэн шаардлага бичиж өгснө. Би нэг хүртэх хэрэгтэй. Намайг хар л да, би өөрөө шагнал шиг сайхан амт байгаа үстэй. Гэхдээ мань хүн та жил ирэх тусам хүнтэй суухгүй байж шалгуурж өсөөл байх юм. Яг үнэндээ би бурхан байсан бол ийм хүн бүтээгээд өгмөр л байна. Гэтэл би бурхан биш. Тань зүгээр таны бардам зан ийм их эгог твчих хүн л байвал их юм гэж хэлсэн чинь байхгүй. Нөгөөх нь гişүнчлэлээ цуцлаад фейс дээр өөрсдийнх нь компаниг лоуверчдгээд лайв хийж. Нэг захирлан тэрэнд хэлэхэд би ч угаасаа ажилласаа гард юм уу дөө гэж бодож ирсэн гэсэн Заки. Чи манай шилдэг борлуулагч. Ийм сайн ажилд нь алдмааргүй байна. Чамд Софигийн хэрэг хүн тусныг ойлгож байна. Чи зүгээр хэд хоног сайхан амраад найз залуутайгаа аялаад ир гэд явуулна. Тэндээс гараад Люси Софитой уулзахаар инста дээрх селфиг нь харж угаад ажилдаг газрынх нь гадаа ирээд ярилцах гээд эртэл Софи би чамайг найзыгаа гэж бодож итгэсэн чи намайг зарагддаггүй бараа шиг үзэж ямар ч хамаагүй залуутай уулзууч гэж бодсон. Намайг яаж байгаа юм бэ? Би ч бас хүн штэ. Чи намайг гаж домтонтой уулзуулсан. Чи тэрнийг өндөр эмч цайлан сайтай гэж худлаашаас одоо зайлж үз гэж хэлээд өөртөө алгаасангүй. Сигэртээр Жон руу ярьж Софи тохиолдсон зүйлээс болоод ажилласаа гармаар байгаа. Өөртөө итгэх итгэлгүй болсон хэцүү байгаа талаараа хэлэхэд нь Жон болцоовол эрсдэл. Чи хүний дотор юу нөвдөж байгааг мэдэхгүй. Би яваад очих уу гэсэн ч Люси яах юм бэ? Би одоо баян найз залуу Хари дээр очих хэвээр. Бид хоёр маргааш гадаад явж галуу шувууны мах идэнэ гэж хэлээд удсаа салгана. Маргааш аялалд явна гэд гэрээ 7 хоногоор түрээслээд Харигэнд очиод тэрнийг шүршүрт булгаж байх хооронд нь бэлдсэн ачаанаас нь бөгж байхыг хараад өөрт нь гэрлэг санал тавих гэж байгааг мэдээд царай нь барайна. Шөнө нойр нөрөхгүй яах вэ гэд эргэлзээд байсан болохоор сэрээд Харигийн өндөр болох хагалгаанд орж байсан хөлний сорвиг хараад хурж үзэхэд нь Хари сэрээд юу ч дугурлгүй босч өмдөө өмсөд галтогоор орохт нь Люси араас нь босч очиход Хари би өөртөө хөрөнгө оруулалт хийсэн. Энийг чөмөг сууна гэдэг юм. Шууд удаараа чөмөг сууж би байгаа өндөр дээрээ 15 см нэмсэн. Үр дүнд гайхалтай байсан. Хүүхнүүд өөрсдөө иршин алдаж яриа өдөөл хүмүүсийн хандлага чалуур болсон. Болцоо ажил дээргээд өндөр болох хагалгаанд орж байсан нь чи бид хоёрын харилцаанд нөлөөлөх үү гэж асуухт нь Люси яалаа гэж тэ угаасаа миний хамар хөх хурамч штэ. Гэхдээ байна. Нэг зүйлийг хэлэхгүй болохгүй нэ. Хоёулаа тохирох хүмүүс биш ээ. Би чамд хайргүй. Чи ч надад хайргүй гэсэн Тари явандаа дасч штэ. Чи бол миний айж байсан эмэгтэй. Ахын чиний амьдралыг дээшлүүлнэ. Гэхэд баян хүнтэй суун гэдэг суурьтай Люси чинь хөөе цагтаа тулсан ч хоёулаа хин хиндэ хайргүй гэрэлт бол хайр гэж хэлээд чи манай үйлчлүүлэгч бол заа юу. Бид нар чам тохирох эмэгтэйг олж өгнө. Хайртай хүний олдол битгий гэрсээрээ. Хайр тооцоологддоггүй. Чи бол төгс ямар ч эмэгтэй чамтай суухыг хүснэ. Тэр тэргүй хүнтэй сууд завхаас хойш гадаа уйлд суугаад од ширтгүй эсвэл бензин суугаад люкер нь од ширтэд уйлах уу гэвэл хүүхнүүд бензийг л сонгоно. Тэгэхээр зүгээр шүү бро гэж хэлээд сална. Тэндээс Люси юм аваад Жоны хаалгыг тогшоход Жон гараад очиж илгэн. Угаасаа яаж ийм хүн аймаар гэрт хэцүү өрөө дүрээслэгчтэй хүмүүстэй гэрт оруулах вэ гэж бодоод гараад очлоо Люси. Чи ягаад муу татгшаа оруулахгүй юм? Эмэгтэй хүнтэй байсан юм уу? Йоо заац. Би ер нь юу очнаа шээрвэ гэд хурган хардахад Жон манайх аймаар замбраагүй байгаа. Чамайг оруулаад сүмсийг чинь зайлуулад яах вэ? Чи өөрөө ямар аймаар өвсөд итвлээд. Тэрний оронд хоёулаа машин цугаад хаашаа чамаагүй явъя. Өчигдөр цалин орсон. Хамт үрмээр байна. Гэд машин суулгаад явж байхдаа хорин болж байгаа газар ирээд холоос ажиглсан. Люси энэ хоёр их аз жаргалтай байна. Гэхдээ нэг удахгүй дээ. Эхлээд гоё шана. Аз жаргалтай өглөө болго нэг үнсцэрээ гэл хоол цай барьчгүй гэл. Нэг л өдөр энэ хоёр бибинээсээ залхаж нэгнээсээ тийрээд секс хийхэж болно. Гэхдээ нэг л мэдхэд 2 3 хүүхэдтэй болж бүр их бибинээсээ залхана. Тэгээд хуурна. Эхлээд хүүхдүүдэд зовоохгүй гэж хүүхдүүдэд бодоод хажууд нь хэрэлдэхгүй гэж гүрийж төвчж явсаар нэг л өдөр салж хөрөнгөө яаж хуваах вэ? Хүүхдүүдээ хэн авах вэ? Хэн зөөх үү гэд маргалтна. Гэхэд Жон тэгвэл хүмүүс ийм мэдсээр үж яах гэж гэрэлдэх юм бэ? Гэвэл Люси хүмүүс гэрлэх ёстой гэж боддог. Бас ганцаардсан болохоор л гэрэлдэг. Ингээд манай хоёр орон машинда хавцаа салиад хүмүүсийг халаад согтоод ирэхээр нь хурим руу туулайчилж орж зоог барингаа бүжиглэнэ. Романтикайн дээр тэр хоёр бүжиглж байгаад үнсэлцээд гоё байж байсан Жон гинтэл болж. Тэрнийг орхиж гаргахад Люси яасан бэ? Яагаад онгодод байгаа юм бэ? Гэд араас нь очиход Жон юу болоод байгаа юм бэ? Бид эргээд нийлж байгаа юм уу? Гэсэн чи Люси би мэдэхгүй. Үнэхээр мэдэхгүй байна. Гişс. Тэгсэн Жон
Чи найз залуутай байж надтай үнсэлцээд хэн нэгнийг мартахын тулд ашиглаж гин. Тэгэл хаяад явах уу? Би үн цэнэгүй хүн үү? Би ядарсан болохоор яаж ашиглаж болно гэж бодоо юу? Би үргэлж чиний хүслийг зөвшөөрдөг. Чиний өмнө гуйлагчин шиг болоод хамт өдлөөд чамтай адилхан хүүхдүүдийг төсөөлдөг. Өөрийгөө барьж чаддаггүй. Гэхдээ найзын хувьд хэлэхэд 37 настай зөөгч хийдэг байргүй $2000 хадгаламжтай залуутай гэрлэх хэрэггүй. Би чамд хорим гэрлэлт тийм амьдрал өгч чадахгүй. Хэдэн жил болсон ч тийм чадaltaй болж чадахгүй. Гэтэл Люси тийм ээ. Чи чадахгүй. Гэхдээ чи намайг хүсэхгүй байна. Бид сүүлийн хэдэн жил хамт байгаагүй болохоор мартаж. Би сайн хүн биш л юм байна л та. Материаллык хүйтэн хүн. Би чамайг ядуу болохоор хайсан. Чамайг дахин шархлуулдаг. Чамтай амьдралаа гэхэд хуучин машин чинь явж ганцхан тооллож жижигхэн өрөөнд чи амьдрах зогсоолын төлбөрийг хэрүүлэхийн гэхээс айж байна. Тийм байхад намайг яагаад одоо болтол хайрласаар байгаа юм бэ? Гэж хэлээд машин руу явхад тэрний гар утас дуурч Софи залгаж байна. Утсаа автал нөгөө гажста чин гэрийн гадаа ирчихсэн. Анхны болцсон дээр намайг гэрт хүргэж өгсөн. Энэ халтаа байж цагдаа дуудсан ч хаалга эвдэх гэж оролдоогүй л ирэхгүй гинэ. Чи хүрээдрэч гэж ярьснаар Люси Жоныг дагуулад Софи дээр очино. Очиход ашгүй муу зүйл болоогүй нөгөө гажстанд хүн ирж байгаа шүү гэж хэлэхэд нь явсан байж. Люси додгошорж Софиг тайвшруулад ярилцсанаар эвлэрч найзууд хэвээрээ үлдэнэ. Софиг унтуулж чаад гарч ирэхэд Жон тэрний гадаа нүлээгээ сууж байдаг. Тэгээд Жоныг чи явта. Би энэ тоноод хамгаалах захирамж гартал нь хамт байна гэж хэлэхэд Жон дуусгаагүй яриагаа үргэлжлүүлж яагаад чамайг хайрладаг вэ гэхээр зүгээр л хайрладаг. Гэхэд Люси би ч бас чамд хайртай. Чиний төсөөлж байгаагаас илүү их чи надад хайрыг ойлгуулсан цор ганц хүн гэж хэлснээр манай хоёр эксүүд байхаа болж үнсэлцээд буцаж нийлнэ. Жон байрнасаа нүнэ бас машина зарнаа гэтэл машина битгий зараа тэрийг эвдэрч хөдөлж чадахгүй болтол хамт унаа илгэж байна. Нэр хайр байхад банзан дээр хүртэл амьдрал зохионо гэдэг нь юм болоод залгинууд ч хүн ойлуулчих. Хэд хоногийн дараа Люси захирал нь өөр салбарын захирлаар ажиллахыг санал болгоход бодолцсон. Би захирал болохгүйгээр ажилласаа бүр мөсөн гараад ядуу залуутай сууя гэж бодож байлаа. Гэж хэлээд утсаа салгахад Жон ирж хуруунд нь цэцгээр бөгж хийж зүүж өгч байгаагаар кино маань дуусандаа хөөрхий. Хөөрхийж байгаавт. Сайхан л төгсдөг кино байна. Тийм ээ? Хаяа нэг Арманч кино энэ төр оруулж байхгүй та хэд мань алаан хятаан ч өтгөр тэр үдсэр гот хүн амир хахир хатуу юмнууд уулцгаа очвол яах юм тийм биз дээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд аашаас. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа төр баяртай бяцхан садар эмтэд минь. Манай хөрөнд дарахаа мартаж лайв болов даа. За бак.